Мороз гаргаагүй шүү дээ. Өнөө Шинийн өглөөний мэндийг хүргэе. Энэ жил манайх цагаан сар хийгээд үлдсэн. Аавсыг заасан багш тэрэ. Амар байна уу? Амар байна уу? Сар шиндээ сайхан шинжиж байна уу? Сайхан шинжиж байна. За миний хүү сайхан шинжиж байна уу сар шиндээ. Сайхан. За. Улаг дааг даалантай, бэрөө булчинтай. Сүрэг онд минь тарган тавтай оров. Тарган тавтай орлоо. За миний хүү тарган тавтай оров. Тарган тавтай орлоо. Сайхан аварж гэнэ үү? Сайхан аварж байна. Одоо сайхан аварж байна уу? Ажил би хаа эрүүл мэндээрээ бүгдээрээ сайн байгаа үстэй. За бүгд сайхан байна. Манайхан бас сайн. Сайхан жил гарч байна. Сайхан жил болж өнгөрлөө. Одоо мар жилдээ дахиад байна даа хүүхдүүд минь. Ирч хүчтэй сайхан энергээр одоо бүрэн цэнгэлсэн ийм сайхан жил болох нь дээ энэ жил. За. Энэ жил багш дээр хамгийн түрүүнд ирэх одоо завшаан тохиолоо манайх чинь сар шинэ хийхгүй шүү дээ энэ жил. Тэгээд харин тийм. Аваа гарчаад багш дээр ирээд энэ ямар учиртай гэхээр би жил болго ирдэг л дээ. Анхудаа хамгийн түрүүнд одоо харин тийм зодолж байна. Манай аавыг самбуунамын баасан гэд Өвсгөл аймгийн Эрдэнэ уулган сумын яриад улсын найч хүн байсан. За. Тэгэд аавыг баг багт нь 1-2 дугаар ангид багт нь багштайгаа эхлээ золгочоод ирээд аав ээж тэгээ золго гэж. Тэгж хөндлөдөг байсан юм байна л та. Багш үнэ. Тэгэд тэрний юм бас надад жоохон үлдсэн юм шиг байгаа. Жоохон үлдсэн юм шиг байна. Жоохноор барахгүй үлдсэн. Миний хүү чинь дандаа жил бүхэн багштай ярьдаг. Ер нь ганцхан цагаан сараар биш энэ Батуу энэ одоо миний ангийн дарга бид тэр чинь нэг хэсэг хоёулаа багш сурагч их мандаж явлаа. Энэ одоо Эрдэнэ тэр чинь энэ тэнд очиж дурсгаа ярина. Одоо тийм байсан шүү дээ. Нэг өөрхөн бүжгэр юм тий. За тэгээ одоо тэр барил тавилаа ерөөсөө алддаггүй багштайраа байнга ирдэг. Ганцхан цагаан сараар биш ер нь баяр ёслол заавал баяр ёслолч биш ер нь одоо хизээч хамаагүйгүйгээд ороод ирдэг. Дандаа багштай ингэж аарэвэлээ үзүүлж идэг юм хүүхэд байгаа шүү дээ. Их баярлдаг багш нь ёстой хүүдээ. Ховор хүн. Их азтай юм шиг байгаа. Ховорч биш баха. Ховор гэхээр энэ аав үсэг заасан багш 10 жил төгссөн багштайгаа ойрхон амьдэрдэг байхгүй юу? Тэрэнд бас их өчр байна. 10 жилийн чинь багш саяхан надтай оюун гэрэлтэй уулзсан. Йоо саяхан. За тийм. Бас л тэгжсэн. Ер нь бол өстой сайн уу. Хүний төлөө. Ийм л байх хэрэгтэй. Ажил үйлсэн. Ангийнхан маань тэгээд ойрхон байдаг бол иргэл байх л да. Ирнэ. Ирдгээ манай ангийнхан чинь ирэн штэ өөр юм нэг хүүхдүүд мань байнга багшигаа гэж иргэд ойрдог. Үсэг заасан багш арай л өөр юм шиг байгаа. Одоо энэ 100 бүгдээрээ нэг цугларна шүү. Багшигаа байгаа дээр очин шүү гэж. Тэгээд мессенжерээр харилцаад байгаа эднүүд. Тий. Манай багшчууд нас өдөр хэд дүрж? Одоо 83. Нийт хичнээн шав 50. За би чинь одоо айл 63 он багшийн сургууль төгсөөл одоо тэгээ 18 таа ирээд хүүхэд авсан. За тэгээ 5 одоо 4-р анги төгсгсөн. Одоо тэгэхээр чинь 5-8 төс 400 гаруй хүүхдэд үсэг заасан байна. Үсэг заа төгсгсөн байна. За давхарцсан тоогоор ярих юм бол олон л доо. Тийм. Тэгээ дунд нь би чинь 12 жил эвэл пенерийн ажил хийсэн байна. Тийм. Завхан аймгийн эвлийн хорооны пенерийн өөр ажил хийжсэн байж тийм пенерийн зөвлөлийн зааварлыг хийжсэн аймгийн Завхан аймаг чинь 88 онд 5 дугаар сургуульд 1-р ангид орж ирсэн тийм. Тэгэхээр бид нэр хамгийн сүүлийн бөгөөд хамгийн анхны 7 настай хүүхдийг одоо тэгэхээр чин 7 настай хүүхдийг анхудаа авч сургахад
Эрдэнэтэд ганцхан анги нээсэн. Тэр ганц ангиа 5 дугаар сургууль дээр төвлөрүүлээд одоо энэ улс чинь одоо намайг л зургаж чадахгүй гэж тэгээ олон багш чадна л да. Тэгэхдээ би тэр үед нь тэгэж 4 дугаар анги төгсгсөн бай таарсан байх. 7 настай хүүхдийг 46 хүүхэд би 7 настай хүүхэд 1 дугаар ангид нь хүлээж авч сургасан. Гэхдээ тэр жил чи их онцлог улсаас нэг туршилтын бодлого явагдсан юм шүү. Тэгээ 7 настангууд гээд за дараа нь дээр 7 нас Монгол бичиг суурьтай байсан тий бид нар чи. За тий. Кирилл үсгийн хажуугаар Монгол бичиг суурьтай байсан шүү дээ. Чоймоогоо хүртэл ирж бид нар нэг удаа хичээл заагаагүй юу? Тэгсэн. Тэгжсэн юм аа. Та тэгвэл одоо тэр олон шавнартай сайхан сар шинийн төвшүүлээч. Тэгээ. За одоо надаар аавсыг заалгасан. Тэгээ 4 дугаар анги төгсөж Эрдэм номтой болж гарч байсан бүх шавнардаа энэ морин жилдээ аз хэмэртэй, эрч хүчтэй, энерги сайтай энэ сайхан жилдээ улам их амжилт гаргаж, улам амьдралдаа сайхан эрүүл аз жаргалтай байж уртудаа наслаарай миний шавнар. За ийм ерөөл хэлээ да хүүхдүүдэд зарав. За тэгээ хүүхдүүд мань амьд сэрүүн байхад багштайраа ирж эргээд тойрч бас багшийнхаа сэтгэл санааг сайхан сэргээж сайхан ирч хүчээ хайрлаарай гэж байна. Хэлээ да. За тандаа маш их баярлалаа. Тэгээд сар шиндээ сайхан шинэлээрээ шавн одоо ингээд хөдлөе доо. За их баярлалаа. Ингээд хүүгээ дагуулаа миний шавчин хамгийн түрүүн энэ онд ирж байгаа би алцахгүй. Улам одоо урдуудаа наслаа шавнартаа үр хүүхэдтэй одоо хамт олон ах トゥ элгийн саднаа олон жил амьд эрүүл саруул явнаа. Энэ сайхан ирч хүрч авсан юм чинь одоо сайхан байна. За. Урдуудаа сайхан бүхний өсөөрөө. За баярлалаа хүүхдээ. Наа.